ерөөхдөө яг хятад арт түмний за шин аймагтын арт иргэдийн за урлагийн авьяас мэдрэмжийг бол маш их өөр өнцгөр харлаа. За миний төсөөлж ирснээс бодож ирснээс шал өөр байлаа. Маш гоё дээгүүр байсан. За тэгээ гарч ирээд яг энэ гудамжтай танилцаад явж байхад бол бас их гоё шинэлэг. За тэгээ бас арай өөр өнгөтөх юм арай нэг орчин үеийн залуучуудад зориулсан тийм гоё шийдэлтэй юм шиг санагдаж байна яг одоогор бол. Тэгээд би хамгийн түрүүнд Монголд очсныхаа дараа эхлэх ажил бол яг өнөөдрийн үйл явдлууд байлаа. Ялангуяа яг энэ сүүлийн хоёр үтсэн үйл явдлууд үнэхээр маш их таалагдсан. За очин гэх юм бол яг залуу хүнийхээ хувьд бас гоё шинэлэг зүйлсийг туршиж үзэж байгаа маань таалагдлаа. Өнөөдөр яг ингээд тан гүрний эмэгтэй дүрд хатны дүрд ороод яг ингээд явж байгаа маань бол маш шинэлэг бас сэтгэл маш өндөр байна. Тэгээд эргээд Монголд очихдоо бас яг энэ зүйлсийг буцаагаад яг Монгол улсынхаа яг өв соёлтой ингээд уялдуулаад бас ингээд хөрвүүлэх боломжтой юм байна гэдэг бас гоё шинэлэг санаа орж ирлээ гэж бодож байна. Миний хувьд яг хятад улсад анх удаа ирж байна. Тэгээд анх удаа ирэхдээ бас тамилтаар ирж байгаадаа баяртай байгаа. За яг өнөөдрийн болохоор энэ үзүүлсэн зүйлс болохоор яг анх удаа байсан учраас бас маш их дурсамжтай сэтгэлд үлдэж байна. Тэгээд Монголд очиод гисэндээ бас найз нөхдөд дуулгаа дахиад бас хятад улсаар ирээд дахиад энэгээр бас илүү тухтай явна гэж бодож байна. Тэгээд за хятад улсын тухайд ер нь Монгол улс аялал жуулчлалын тухайд яг энэ жилийг бас аялал жуулчлалын жил болгон зарласан байгаа. За тэгээд энэ жил бас хятад улс шиг аялал жуулчлалаа илүү хөгжүүлээд бас яг иймэрхүү хэмжээний аялал жуулчлалын бүс ч юм уу байгуулах бас боломжтой байна гэж харж байна.